Сайн байна уу Болрахаа? Сайн байна уу? Facebook олон нийтийн сүлжээнд байдаг Болор инфо сайтыг уншигч дэмжигчдийн хуудас гэж байдаг. Тэнд олон уншигч офшортой холбоотой сэдвийн дагуух асуултуудад таныг хариулж өгнө үү гэж хүссэн байна. За. Асуугаад явж байна. 1. Бачиргалын халуун. Би 20 настай олон улс бизнесийн чиглэлээр гадаадд сурдаг. Бидэнд зааж байгаа зүйлд эргэлзээ төрүүлмээр олон асуулт гардаг боловч багш нар томтой хариулт өгдөггүй. Офшор гэж чухам юу юм бэ? Ямар түүхтэй вэ? Офшор бүс, офшор банк, офшор мууж нутаг гэх мэтийн ялгаа хэлж өгнө үү? Ер нь офшор гэдэг бол энэ хууль бус, хулгайн, мөн гэмт хэргийн энэ бохир мөнгнүүдийг аваачд нуухад зориулсан ийм банк юм байна. Банк. Тийм учраас офшор бүс гэж ярьдаг бол тэр бүс дээр байрладаг банкыг л хэлээд байгаа. Тэгэхээр угаасаа офшор бүс гэдэг бол Британийн ялангуяа эзэмч ер нь энэ дэлхийд дээр бол 65 66 7 тийм офшор бүсүүд байгаа гэж байгаа боловч энэний дилэнх нь бол Английн Британийн мэдлийн тентхийн бүх улс төр хууль зүйн орчин бол бүгдээрээ нэг Британийн энэ шууд харьяа мэдлийн газрууд шүү дээ. Тэгэхээс бол тэнд дотор тэр арал дээр амьдарч байгаа ихэнх улсуудад үндсэндээ тэр арал дээр байж байгаа тэр банкны явуулж байгаа үйл ажиллагаанууд бараг хамаагүй юм. Яг бол чинь зүгээр нэг жижиг дундаж офшор арлыг аваад үзэхэд бол тэнд нэг 20-30 мянган хүн амьдардаг байлаа гэж бодоход тэрний нэг 5 мянган л бол тэр офшор банкнд ажилладаг. Янз бүрийн офшор банкны үйлчилгээний ажилтнууд, бусад ажилтнууд нь байдаг. Энэ офшор банкыг эзэмшдэг. Тэр офшор банкны гол нь тэр хувь хүртэгч нар нь зэрэг тэр арал дээр байдгүй. Тэр бол ихэнх нь энэ Америк, Их Британи, энэ улсууд, Швейцар гэсэн ийм улсуудад өөрснөө байдаг байхгүй. Ер нь офшор гэж юу гэсэн үг юм бэ? Офшор гэдэг бол англи үг шүү дээ. Офшор гэсэн хоёр үг байж байгаа. Оф гэдэг бол ямар нэг юмны гадна талт гэсэн үг байхгүй. Гадна талт. Шор гэдэг бол энийг анх эхлээд энэ далайн орнууд ялангуяа бол Их Британи тэгээ цаашлбал Америк нэгдсэн улс бол энэ санааг анх гэж гаргаж ирсэн учраас офшор бидний манай улсын энэ хуулийн хүрээнээс гадуур гэсэн ойлголт байхгүй юу? Биднэрт хамаагүй гэсэн ойлголт байгаа тэднэрт. Гэвч тэд нар яг үндсэндээ үнийн хэрэг дээрээ офшор банкнуудын бүх эзэмшигч нар нь бол бенефициарууд гэж ярьдаг. Энэ бол хувь тэндээс нь гол ашгийг нь хүртдэг энэ том олигархууд бол дандаа Их Британийн Америкийн иргэд байдаг байхгүй. Барууны орнууд болон Оросын холбооны улсын офшор бус мужийн ялгаа юу вэ гэж асуусан байна. Барууны орнуудын офшор бусууд бол саяны миний ярьдаг чинь хууль бус орлогыг нуун дарагдуулах, татвараас зугтах, мөн янз бүрийн гэмт хэрэг, хүн зарах, янхан зэвсгийн хөдөлთა хар тамхины 8-аас олсон энэ бохир мөнгийг аваачид нуудаг. Манайхан энд нэг зүйлийг хэлэхэд тэнд бол тэр мөнгийг зөвхөн хадгалдаг газар биш ээ. Тэр мөнгө тэр офшор бүсүүдэд байрладаг банк руу ороод тэр тухайн тэр хийсэн хүнийх нь нэр дээрх депозит данс болоод үлдчихдэг байхгүй. Нэггүй депозит данс гэдэг бол тэр хүний нэр дээрх байж байгаа дансны бичлэлт болоод үлддэг. Яг тэр мөнгө нь Америкийн, энэ Английн, энэ Британийн шууд хөрөнгөөр холтолчдөг хөө. Тэд мөнгийг аваад ашиглаждаг гэсэн. Тэгээд тэн дээр нь болохтой зөвхөн тухайн чинь нэг хүний нэр дээр байдаг тийм дансны бичлэлт байх нь шүү дээ. Тэр мөнгө чинь аль хэдийн яваад бол янз бүрийн үнэ цаас болж хувираад янз бүрийн капитал жуулт гэдэг юмар яваад энэ банк өнөөдрийн барууны энэ нурах гэдэг энэ санхүүгийн пирамидны нэг тоосоо болоод орцсон гэсэн үг байхгүй юу? Тийм учраас манай улсууд болоход зэрэг ямар нэгэн офшороос мөнгийг авцруулна энэ ялангуяа тэр 17 тэрбум доллар авчрын тэр ямар ч бололцоогүй байхгүй юу? Хизээч тийм мөнгө эргэж орж ирдэггүй. Тийм учраас яагаад гэвэл тэр санхүүгийн пирамид дотроос хэрвээ манай Монголын мөнгө Монголоос гаргасан 17 тэрбумыг сугалчдсан бол тэрнээс чинь дамжаад дериватив янз бүрийн үнэт цааснууд болоод ингээд хувирцсан энэ санхүүгийн пирамид өөрөө нурах учраас тэд нар маш сайн мэддэг байгаа байхгүй юу. Тийм учраас угаасаа тэр мөнгийг оруулж ирэх боломжгүй байхгүй. Оросын холбооны улсад офшор бус гэж байд юм уу? Оросын холбооны улсад бол офшор бустай гэдгийг бол би өөсөө анх удаа шахуу сонсож байна. Гэхдээ би тэрийг бол үзлээ л дээ. Оросын холбооны улсад бол байдаг Углич гэж бол манайхан яриад байна. Тэгээ мөн халимаг СССР-ийн нутаг дэвсгэрт бол офшор бусууд байдаг гэж ярьдаг. Тэр ердөөсөө офшор бус биш, сонгодог офшор бус байхгүй. Миний түрүүч энэ бол Оросын холбооны улсын өөрийнх нь дотоодын компаниудад голдуу зориулагдсан татвар бол
татвараас зүхтах боломжийг өгдөг. Харин татварын байгууллагад тэр байгууллага улир бүхэн тайлагнадаг тэр одоо бүх үйл ажиллагааг хялбаршуулахад зориулагдсан ийм бол эдийн засгийн чөлөөт бус гэж ойлгож болно. Энийг л бол одоо офшор бүс гэдэг яриад байгаа. Тэгэхээр тэнд нь яг ямар компаниуд бүртгэлтэй байд юм бэ гэдэг нь үзэгдэж зэрэгт зөвхөн одоо Оросын дотор үйл ажиллагаа явуулдаг тим хэдхэн бол орон нутгийн компаниуд энэ дотор тэр бол өдөөсөө сонгодог офшор бүс биш гэсэн үг байхгүй. Ингэсэн байна. Гонконг, Сингапур зэрэг далайн эрэг дагах Азийн орнуудын офшор бүсүүд хинээ эзэмшлэх юм бол? Тэгэхээр ийм байгаа шүү. 1997 онд бол манайхан сайн санаж байгаа Хонконг нөгөө 99 жилийн дараа бүгд найрамд хятад улсын мэдлэг буцаж ирсэн шүү дээ. Нөгөө хуучин 99 жилийн өмнө Хонконгийг тэр харт амхны дайны үед бол Их Британийн эзэнт гүрэн эзлээд авцсан байсан, өөрөд болсон. Тэгээд тэр хоёр бол одоо 99 жилийн өмнө ямар гэрээ хийсэн гэхдээ зэрэг энэ бүх нутгуудыг одоо 99 жилийн хугацаанд Британи одоо ашиглаж байгаад тэрийг бол одоо тодорхой гэрээний үндсэн дээрээ шилжүүлж өгөх тийм гэрээ хийсэн юм. Яг энэ гэрээний дагуу шилжиж ирсэн. Тэгэхээр манайхан болохоор бол гайхаад байгаа. Өнөөдрийн байдлаар үнэхээр Гонконг бол дэлхийн одоо ялангуяа Нью-Йоркийн Wall Street, одоо Лондонгийн City-гийн дараа орох ийм том одоо санхүүгийн төв мөн. Гэвч тэр одоо Хонконгийн газар нутаг нь одоо хятадын мэдлэг боловч тэнд явж байгаа эдийн засгийн харилцаанд 2047 он хүртэл бол Британийн бүрийн мэдлэлтэй байгаа байхгүй. Тийм учраас бол тэнд байж байгаа ялангуяа одоо чинь тэр Шанхай Хонконг Banking Corporation гэдэг янз бүрийн одоо дэлхийн том компаниуд чинь тэр зөвхөн тийм нэртэй байгаа болохоос ч тентхийн бол одоо гол удирдлага тэнд хуримтлагдсан байж байгаа капиталуудын үлэмжийн хэсгийг бол гадаадын улсууд эзэмшдэг гэж болно. Барууныг одоо компаниуд гэсэн үг байхгүй юу? Тийм учраас ер нь бол тэгээд энэтэй бас нэг холбогдоод нэг 2 3 юмыг бол хэлье гэж бодож байна. Тэр юу ихтэй зэрэг чинь ер нь хятад бол сүүлийн үед ялангуяа эдийн засгийн чөлөөт бүс тэгээд энэ офшор бүсүүдийг бол ашиглах юм орлогууд бол хийж гэлсэн. Тэр яагаад бол хийж эхэлж байгаа нэгтэй зэрэг чинь нэгдүгээр бол хятадын эдийн засаг бол маш их өргөн одоо хөгжиж байгаа, хурдтай хөгжиж байгаа. Хоёрдугаар бол хятад эдийн засгийн талаар бол бас тийм үйл ажиллагаагаа бол өргөжүүлэх юм сонирхол бол маш их байгаа. Тийм учраас нэгэнт бол дэлхий дээр бол байж байгаа энэ офшор бүсүүдийг ашиглая гэсэн санаа байхгүй. Тэрэн дээр гэхдээ би дахиад хэлэхэд бол ер нь офшор бүсүүдийн гол бол эзэмшигч нар нь, тэдний өмчлөгч нар нь, тэдний ашиг бүрдэгч нар нь ялангуяа тэр Америкийн, Английн, одоо Швейцарын энэ бол олигархууд гол одоо эзэмшигч. Энэ үндэстэн дамсан банк корпорашнууд бол байгаа байхгүй. Асуулт 2. Батын мөнх оргод нүүб офшорын асуудлыг зохицуулах конвенц дүрм журм байдаг гэж сая Монголд олсон офшортыг эсэргүүцэх цуглаан дээр ярьсан ийм зүйлүүд байдгүй. Тэгэхээр ийм байгаа. Ер нь бол ялангуяа 2008 оны санхүүгийн одоо хямралаас эхлүүлээд санхүүгийн эхлээд хямарсан учраас эдийн засгийн хямарсан гэдгийг нэгдүгээр сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас бол ер нь бол энэ дэлхийн эдийн засгийн бол өсөлт одоо удаашрсан бусад улс орнууд бол нийгмийн улс төрийн одоо янз бүрийн асуудлуудыг хурцаж эхэлсэн учраас нүүбийн урд нь бол энэ тухай ердөөсөө тэр болгон ярьдгүй байсан нүүбийн улсууд өөрийн ирэхгүй ярихаас өөр аргагүй байдал руу шахагдж ирсэн байхгүй. Тийм учраас бол нүүбээс янз бүрийн конвенцууд гаргасан янз бүрийн хурал зөвлөгөөнүүдийг олон хийсэн боловч тэдний яг бодиттой ямар ч үр дүн байхгүй. Өнөөдрийн хувьд бол бараг нүүбээс гарсан энэ бол үйл ажиллагааг бараг тэг гэж хэлж болно. Нүүб зохицуулж чадахгүй байна гэсэн үг. Ягаад гэвэл нүүб зохицуулж чадахгүй байгаагийн гол нь чинь болохоор нүүбийг бол бид нар одоо юу хит үнэл одоо хэтрүүлэн үнэлж бодоод тэдний тийм чадамжтай байгууллага гэж бодоод энийг зүгээр товчхон бий төхийг ярихад 1944 оны сүүлчээр 45 оны ихэр нөгөө Ялтын гэрээ дараа нь Потсдамын гэрээ гэж бол дэлхийн 2 дугаар дайны дараах 3 одоо дэлхийн 2 дугаар дайнд ялсан гүрнүүдийн Гитлерийн эсрэг одоо тэр коалицийн гүрнүүдийг том хурлууд болсон шүү дээ, баг хурлууд. Тэн дээр бол дэлхийн 2 дугаар дайны дараах энэ ер нь бол олон асуудлуудыг мэдээж тохиролцсон байгаа. Тэрэн дотор бол ер нь цаашдаа энэ дэлхийн хэмжээний дайн гаргахгүй байх үүднээс улс орнууд бус нутгууд ямар нэгэн тийм дотоод эдийн засаг санхүү одоо бусад одоо зөрчил байд юм бол энийг зөвхөн хилэлцээрийн ширээний ард гэрээний үндсэн дээр шийдэж байя гэсэн ийм бодлогын үүднээс л нүүбийг байгуулах санаачлагыг тэндээс гэж гарсан байхгүй 1944 оноос. Тэгсэн чинь 1946 онд яг нүүб албан ёсоор байгуулагдах болгоод хэрэгтэй зэрэг нь тэрийг Америкийн нэгдсэн улсын одоо Нью-Йорк хотод байгуулахаар одоо тохирсон байгаа. Байгуулах болсон байна шүү дээ. Тэгээд
одоогийн нь бол нүб байрлаж байгаа энэ газар маань өөрөө Джон Рокфеллерийн бол хувийнх нь газар дээр байгуулагдсан юм олон улсын байгууллага байхгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт өнөөгийн одоо нүбийн үйл ажиллагааны зарлалын үлэмжхэн хувийг Америкийн нэгдсэн улс бол гаргадаг. Америкийн нэгдсэн улс бол бусад одоо нүбийн гишүүн орнуудын нэгэн адил нүбийн гишүүнийхэн татвар гэдэг одоо мөнгийг төсөвтөө суулгаад тэгээд нүб төлдөг. Тийм учраас бол бусад орнууд татвар төлдөг боловч тэр татварын үлэмжхэн хувь нь мөн нэгдсэн үндэсний байгууллагын хэвийн үйл ажиллагааг бол явуулах тэнд ажиллаж байгаа улсуудын одоо ч тэр түшмэлүүдийн тэр бол одоо экспертүүдийн цалин одоо бусад ямиг хангахын тулд чинь Америкийн нэгдсэн улс мөнгөний өгдөг байгууллага маш их өөрөө оролттой байхгүй. Америкийн нэгдсэн улс гэдгийг бол манайхан мэдж байгаа. Энэ бол одоо яг өнөөгийн одоо байдлаар бол ялангуяа хүмүүсийг тодорхой харагдаж байгаа гэж бодож байна л да. Энэ тэр юу гэдэг зэрэг чинь Дональд Трамп бол одоо чинь их мэдл маш их хязгаарлагдсан байхгүй юу? Ер нь бол Америкийн нэгдсэн улсын одоо яг ингээд төрийн бүх одоо бодлого хамгийн гол нь төрийн гадаад дотоод бодлого имийг тодорхойлдог улсуудад хөшигний ард байдаг. Нөгөө саяхан бол 2011 оны тэр үйл явдал нь Occupy Wall Street гэж хөдөлгөөн басан шүү дээ. Тэд нар Америкийн ард түмэн болохоор бид нэр 99-үүлээ 1% эсрэг тэмцэж байна гэдэгс шүү дээ. Тэр яг 1% нь бол тодорхойлдог байхгүй. Нэг хоёрдугаарт бол тэнд ардч одоо сонгуул гэд байгаа тийм баг яг үнэхээр мөн чанараа лавл бидний ойлгож байгаа шиг тийм болдгоо байхгүй. Энэтэй зүгээр холбогдуулаад бас нэг юм сонирхолтой зүйлийг ярих бол Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн дээр нь ард түмэн ерөнхийлөгчөө сонгоно гэсэн үг үсгэж байхгүй шүү дээ. Сонгогчд сонгоно гэсэн байгаа байхгүй юу? Сонгогчд гэдэг нь бол 538 хүнийг л Америкийн нэгдсэн ард түмэн сонгодог. Тэгээд тэр 538 хүн өөрөө үзмжээрээ ерөнхийлөгчийг эцэслэн сонгодог. Ийм л. Гэхдээ зэрэг чинь тэнд ямар нэгэн бол одоо шууд ялангуяа шууд бол ардчлалын тийм байхгүй гэсэн. Тийм үү. Гэхдээ зэрэг чинь эргээд асуудалтай ингээд ороход бол тэд нар бол одоо чинь яг үнэхээр бол одоо хин одоо яг бодтой энийг одоо эрх мэдэлтэн эрхшээлтэй байлгаж ийн гэдгээс бүх асуудал шалтгааж байгаа гэж ойлгож байна. Энэ асуулт нэгдсэн үндэсний байгууллага эзэрхэг гүрнүүдэд офшор бүсгүйтэй байхыг, офшор банктай байхыг зөвшөөрөд байгаатлаа. Зэрэгцүүлэн дүрм журм гаргаж байгаа нь 2 стандарт 2 нүүр гэж зарим хүмүүс бичсэн байна. Та энэ талаар хүсэл бодлоо хуваалцсан уу? Тэр бол аргагүй юм. Үнэхээр ч яг хоёр. Ер нь бол дэлхийн ялангуяа одоо энэ дэлхийн том одоо барууны гүрнүүд бол улс төрийн бодлого, эдийн засаг ер нь бүх юм дээр маш их 2 нүүр 2 стандартаар ханддаг шүү дээ. Тэрнийг бол бодохдоо одоо жишээ манайхан бол зүгээр энгийн нэг жишээ авъя л да. Одоо 2-3 жилийн өмнө бол одоо ч 1-2 жилийн өмнө Америкийн нэгдсэн улсын тэр Ferguson гэдэг хотод одоо хүмүүсийн тий жагсаал цуглаан болоод тэрийг бол ямар их одоо ч харгислан хүчээр дарсан юм бэ? Тэгэхэд бол одоо саяхан Оросын холбооны улс юм уу Беларусь улсын бол жагсаалыг болоход зэрэг чинь та нар эрх чөлөөний тэмц 50 жагсаж байгаа хүнийг одоо дарж ийн гэж ингэж бол хууль мэдээлэлээ дайрч ийн гэдэг бол тэд нар өөрснийхөө бол одоо энгийн иргэдийг болохоор хүчтэй дардаг. Ер нь бол ямар нэгэн ардчлалын одоо ямар нэгэн арга хэлбэрүүдийг ашиглах гэхдээ зэрэг чинь тэрийг нухчин дардаг мөртлөө бусдад бол өөрөөр хандаад байгаа гарч байгаа тийм. Тим юм бол аль олон баг. Ер нь бол эндхийн одоо ялангуяа одоо энэ эдийн засаг санхүүгийн юм болох гэдэг чинь манайд болохоор монетаризм гэдэг бол тийм бодлогыг манай энэ одоо эрх баригчид Монгол улсад 27 жил Монгол банк ялангуяа 25 жил бол хэрэгжүүлж ирлээ шүү дээ. Тэд нар өөрсдөө монетаризм гэдэг бодлогыг хэрэгэлдэг байхгүй өөртөө. Монетаризм гэдэг чинь эдийн засгийг ганцхан мөнгөний нийлүүлэлтээр удирдна гэсэн ийм онол байгаа байхгүй юу? Чи тэгээд боддоо эдийн засаг гэдэг бол ганцхан мөнгөний нийлүүлэлт биш. Энэ чинь маш олон хүчин зүйлээр бол одоо удирдагддаг, зохицож явдаг юмыг ганцхан бол одоо параметрыг нь өөрчлөөд тэрийг удирдах зохицуулах юмш боломж байхгүй юу да. Энэ үндснээрээ ч гэсэн бол монетаризм гэдэг чинь бол бас л худлаа тийм онол байхгүй. Тэднийг өөрсдөө хэрэгэлдэг. Биднэрт бол заавал одоо олон улсын валютын сан энэ дэлхийн банкаар дамжуулаад биднэрт тулгаад байгаа байхгүй. Биднэрт гэсэн чинь зөвхөн өнөөдөр бол Монголын асуудлыг ярьж байна. Гэхдээ ер нь олон улсын ялангуяа энэ жижиг улсуудад бүгдэнд нь тулгаад хүчээр тулгацсан байгаа байхгүй. Асуулт 3. Цэрэнхүү ингэж асуусан байна.
Offshore Leaks, Panama Papers зэрэг офшор данстай зарим хүмүүсийг илчилсэн үйл явдлуудын цаана олон улсын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага бахархалтай ажиллалаа гэж манай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ярьсан. Дэлхийн хэд хэдэн оронд үүний дараа нэр бүхий улс төрчид огцорсон. Дэлхийс ирээд хууль бус зүйл хийсэн улс төрчдөөс ангижраад байна уу? Аль эсвэл энэ өөр зорилготой ямар нэгэн зохион байгуулалттай ажиллагаа байсан уу? Тэр юу л да ер нь ингээд хүмүүсийн манайхан бол дэндүү гинэн юм ярьдаг өөрт санагдаж байгаагаараа тийм байгаасаа гэж санагдаж байгаа юм а бодит байдал ярьдаг энэ газар бол газар авлаа л да. Тэр юу хөтэ зэрэг чинь ер нь бол одоо чинь манайхны одоо ингээд улсууд ялангуяа офшорын эсрэг бол ингээд тэмцэл хийгээд байгаа энэ улсууд мэдээ тэмцэх нь бол зөв. Гагцгүй тэд нар бол ямар зорилго тавьж байна, ямар арга замаар тэмцэж байна гэдэг нь л гол байхгүй. Аны би бол буруу гэж харж байгаа юм. Ер нь би түрүү ярьсан офшороос бол бид мөнгө оруулж ирэх болцоо бол байхгүй. Нэгэнт энэ бол Монголын ард түмнээс алдсан мөнгө гэж ойлгож байна. Тэгэд хамгийн гол нь энтэй холбогдуулаад юм ярих чинь ер нь бол офшор гэдэг одоо бүс чинь өөрөө хэл хавхуулын хамгийн бол одоо чухал тийм сууг нь байгаа байхгүй. Одоо жишээлбэл манай энэ том уул уурхайн том гэрээнүүдэд гарын үсэг сурж байгаа энд нөлөөлж байгаа бүхэл усуудад хавхуул өгчөд тэрийг нь бол тухайн хүний нэр дээр офшор данс нэгээд тэр данс руу мөнгө хийдэг байхгүй юу? Тэгтээ зэрэг тэр хүнээр бол энд бол үзэглүүлээд одоо манай зарим улсууд ингэж гисэн нэгэнт гарын үсэг зурцсан галтрыг яваад өгсөн гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ улсууд бол нэг бол эдгээр усан тэнэгүүд нэг бол уран тэрслэгч нар байгаа байхгүй юу? Тийм байдгүй. Ер нь улсын хэмжээнд дотор нэр хүнд энэ төр гэж тийм байдгүй байхгүй. Хэн өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалж тэр хүнийг л хүндэтгдэг. Тэгэхээр одоо зүгээр юу гэдэг бусдыг дагаад миний нэр хүнд унчвал яах юм намайг тэгээд ойлгочихлох юм энэ бол үнэхээр инээдэмт хэрэг гэл гэдгийг дахин хэлэх байна. Тийм учраас бол эргээд нөгөө Панамын асуудал дээр ороход ер нь бол эдгээр би түрүү хэлсэн шүү дээ энэ бол тодорхой энэ улсууд гөрнүүд бол энийг эзэмшдэг гэдгийг хэлсэн тийм. Энэ улсууд бол мэдээж энийгээ бол ашиглаад өөр бусад улсуудын бол дотор талын одоо энэ байдлыг тодорхой болгоход бол энийг ашигладаг байна. Тийм учраас одоо ингээд тэнд маш олон төрлийн одоо улсуудыг хахуул авцсан энэ улсууд байлаа гэх чинь тэрний зөвхөн хамгийн одоо чинь доод римбийн зөвхөн хэдхэн нөхдүүдийн эсвэл бол ямар нэгэн зарим нэгэн улсуудыг гаргадаг болохоос хамгийн чухал одоо улсуудын нэрийг тэр дотор гаргахгүй. Тэгээд тэр гаргана гэдэг чинь тэр дотороо бол өөр бусад улсуудын одоо Путин одоо өөр одоо хятадын одоо өндөр албан тушаалтангууд эсвэл бусад одоо албан тушаалтангууд ялангуяа Бразилийн одоо чинь саяхан огцруулсан энэ ерөнхийлөгч нарыг тийм мэтэр хийж байгаа байхгүй. Нэг үстэндээ бол хулгайч нарын дунд тэдний нэрийг хамтд нь хутгачихж байгаа байхгүй. Тэгээд тэрүүгээрээ дамжуулахтай зэрэг ард түмнийхэн дотор нь бол ингээд дургуутсал эсэргүүцлийг бий болгож байгаа. Тэрүүгээр нь дамжуулаад тухайн улс дотор энэ тогтворгүй байдлыг бий болгоод байгаа. Улс бол ингээд хоёр хуваагдаад тэрнээс болоод ард түмэн 2 3 4 хэсэг болгож хуваагдаад тэд нар хоорондоо тэмцэх нь тэдэд ашигтай байхгүй юу? Хоорондоо тэд нар нь бол одоо тэмцэж тэр улам сулддаг, улам бол эмх замбраагүй болдог. Энэ бол аргуудыг бол хэрэгэлснийг л ойлгох хэрэгтэй. Тийм учраас би дахиад хэлэхэд тэр Панамын одоо чинь материалууд гэдэг бол энэ цэвэр өдөө хатгалах байхгүй юу? Гэвч манай одоо энэ улсууд тэр өдөө хатгалгыг шүүрч аваад одоо энэ офшортой бол одоо улсуудыг тэр мөнгийг нь оруулж ирнэ гэж байгаа. Ер нь бол офшор гэдэг бол би түрүү хэлсэн энэ бол хахуул их гэж. Тийм учраас хэрвээ офшорт мөнгө гарцсан улс гэдэг бол одоо тэнд мөнгөө нуусан бүх улсууд тэдний барьцаанд орцсон мөнгө байхгүй юу? Би энд нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Тэр юу гэхдээ зэрэг манайх одоо ингээд гадаад бүх мөнгөн гуйлгыг зохицуулдаг нэг тийм дэлхийн систем байдаг гэдгийг мэднэ те. SWIFT гэдэг. Тэр бол одоо дэлхийн дотоод мөнгө одоо санхүүгийн мөнгөн гуйлгын систем гэсэн ийм монголоор орчуулсан бол ийм байгууллага да. Тэрүүгээр үлдээс Монголоос гарч байгаа, Монгол руу орж ирж байгаа. Зүгээр тэр бүх мөнгийг тэд нар мэдхийн цаатар мэдчихэж байгаа байхгүй. Хаанаас ямар их үсгэрээ. Тэгвэл зэрэг чинь бол эндээс одоо чинь хулгайлж гаргасан манай энэ офшорчдын бол хулгайлж гаргасан энэ мөнгө хаанаас хэн яагаад хулгайлсан гэдгийг мэдхийн цаатар мэдчихэж байгаа байхгүй. Тэгэд тэд нар чинь хулгайл болчих нь шүү дээ. Тэгэд өөрийнх нь банк руу хийчихэж байна. Тийм биз? Тэгээд тэр хүний нэр дээр бол данс бичээд тэгээд тэр мөнгийг нь өөртөө ашигласан мөртлөө эргүүлээд тэр хулгай хийсэн хүнийг тэрүүгээр нь эргүүлээд барьцалчдаг байхгүй. Тийм учраас бол ерөнхийд нь офшортой данстай усууд гэдэг бол эх орноосоо бол ургасан усууд гэж ойлгож болох байхгүй. Тэртээ тэр тэдний бол нөлөөний агентууд болсон. Тийм учраас бол хэдэн жилийн өмнө одоо Америкийн одоо энэ том улс төрч хэлсэн байгаа шүү дээ тэр чинь.
одоо ялангуяа Оросын одоо энэ олигархуудад зориулж ер нь бол танахны бол нэг 500 тэрбум орчин бол доллар манай офшор банкнууд байж байгаа. Тийм учраас танаа энэ одоо олигархууд, танаа энэ элитүүд чинь танаа элит үү, манай элит үү гэж асуусан байхгүй юу? Манайхны талын улсууд танайхны талаас та нар өөрсдөө боддоо гэж. Тэгвэл зэрэг чинь энэс ямар дүгнэлт хийж болох уу гэдэг чинь гэхээр ер нь офшор банкнд мөнгө хадгалуулсан, мөнгө аваач нуусан гэдэг энэ бол нэгдүгээр хууль бус. Монгол улсыг ингэж тойлдуулж байгаа байхгүй. Нэгэсэндээ бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр манай энэ бол нийгмийн дэд бүтц, энэ бол эдийн засгийн дэд бүтц хууль зүйн одоо орчныг ашиглаад олсон мөнгөө тэнд хулгайлаад аваагаар авчиж байгаа. Тэгээ Монголын бол одоо төсөвт татвар төлөхөөс зугтчихж штэ. Тэгтээ зэрэг бол тэнд бол одоо тэр улсууд тэр хулгай мөгийг нь аваад ашиглацдаг гэж бид хэлээ тий. Тэгээд бол тэгтээ зэрэг чинь Монголд бол банкын татвар одоо мөнгөн энэ капиталын бол хомсд маш их үүсдэг учраас улс орн дахин зээл авахаас өөр аргагүй байдал руу улс орныг ард түмнийг түлхээд байгаа байхгүй. Тэгээд тэднээс зээл авахтай зэрэг тэдний өндөр хүүтэй зээл авдаг. Бидний одоогийн өнөөдрийн өдөр тутмын бол одоо манай иргэдийн манай ард түмний энэ бүтээж байгаа одоо хөдөлмөр зүтгэл эрдэм мэдгээр бүтээж байгаа бүх баялгууд хямдраад тэгээд өшөө үлэмж хэсгнүүд тийшээ ингээд гадаад зээлийн одоо үйлчлэгээ гэж яриад байгаа. Гадаад зээлийн төлөв өрийг төлөхөө бол тэгж яриад байгаа. Ер нь бол одоо чинь банк санхүүгийн ихэнх ойлголтуудыг дандаа тонгоргон хэлээр ярьдаг байхгүй. Тонгоргон хэлээр өрийг үйлчлэх гэдэг зэрэг хүн сайн ойлгохгүй. Тэр чинь зүгээр өрийг нь бол төлж байгаа хүүгийн төлж байгаа байхгүй. Хүүгийн торхоо цаг хугацаануудад ингээд хуваацсан. Тэгээд хүүгээ төлдөг баг. Тэгтээ зэрэг бол ийм бол үйл ажиллагаа явуулчаад дахиад нөгөө Панамын юмтай болох. Тэгчээд энийг эргүүлээд ашигладаг байна шүү дээ. Ойлгож байна уу? Энэ үйл ажиллагаагаа эргүүлээд тэр ард түмэн улс үндэстний эсрэг эргүүлээд ашиглаж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл одоо чинь ямар нэгэн хүн одоо тэдний өмнө бол одоо чинь амлсан хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхад тэд нар шахалт үзүүлэхээр улс төрчид шахалт үзүүлэх зорилгоор альсвал бол тэднийг ард түмэн нь бол одоо ингээд цөөхөн одоо офшорчдын эсрэг бол ингээд одоо юу гэдгийг тэмцээд ингээд тэдний чинь улам шахаж хийхэд тусан болвол тэднэр талтай улам их тэдний гарт улам хүн лав орж байгаа байхгүй гаднахны гарт. Ийм юмнууд хийгээд яваад байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас бол би ерөнхийдөө офшорын эсрэг бол тэмцэж байгааг ердөөсөө буруушааж үүсгэж байгаа юм биш ээ. Гагцхүү өнөөгийн ардчилсан дэглэмтэй Монгол тогтсон 1990 оноос хойшсан ардчилсан дэглэмийн нөхцөл энэ капиталист харилцааны энэ бол орчинд энийг шийдэх ямар ч арга байхгүй байхгүй. Гэхдээ бид арга бий. Хэрвээ солидын бол энэ бүх бол ардчилсан дэглэмийг бид өөрчлөх хэрэгтэй байна. Энэ бүх бол эдийн засгийн санхүүгийн бүх харилцааг бид өөрчлөх хэрэгтэй. Ингээд ярьдсан бол маш том асуудал байгаа учраас мэдээж энийг бүхнийг одоо дэлгэрэнгүй ярих тийм болцоо хомс байна л да. Одоохондоо Солонго ингэж асуусан байна. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин гадаадад офшор данс эзэмшигчтэй гадагш гаргасан мөнгө эх орондоо авчир гэдэг шаардлага тавиад үр дүнд нь мөнгө нь буцаж ирсэн гэж манайд ойр дэх хэрэгт боллоо. Гэтэл зарим хүмүүс офшорчдын мөнгийг эргүүлэн авч чадсан түүх дэлхийд байдаггүй гэдэг. Тань талаар. Тий, би тэр өсөлтөд санал нэг байна. Би л одоо 20-д жил бол энийг бол судалж байхдаа бол би тийм нэг тохиолдлогч би мэдэхгүй. Офшороос ягаад гэвэл тэр чинь ер нь бол банк санхүүгийн байгууллага гэдэг чинь бол капиталжуулалт гэдэг нэг ойлголт байдаг байхгүй. Хэрвээ мөнгө ороод ирдэм бол тэр чинь өөрөө эдийн засагт олон болвол ингэж мультипликац гэдэг байдлаар олон дасны бичлэлт болж ингэж үрждэг байна л да мөнгө чинь олон дахин нэгдүгürt үржин. Хоёрдугаарт бол тэр мөнгө чинь өөрөө хэн нэгний одоо үнэт цаасны нэг хэсэг болчихж байгаа байхгүй. За энийг маш хялбарчлаад хүнд ойлгомжтой ярьд юм бол ийм санхүүгийн пирамид гэж юм байна. Тэр пирамидын болоод нэг тоосго болоод орцсон. Нэг юм уу 2 3 тоосго болоод орцсон гэсэн үг байхгүй юу? Тийм учраас чинь хэрв тэр 2 3 тоосгыг суглуул яах вэ? Одоо чинь Монголд өгвөл Оросд ч юм өгвөл өөр бас нэгэн улсад өгд юм бол тэр бол санхүүгийн тэр пирамид чинь өөрөө нурах гээд байгаа байхгүй юу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол ер нь бол ийм байгаа шүү дээ. Манайхан одоо имийг их тийм энгийн ойлгоод байгаа нь чинь манай бол энэ мэдээллийн хэрэгслүүд ялангуяа бол одоо энэ санхүү эдийн засгаар сурж байгаа энэ улсуудын одоо сургаж байгаа энэ сургуулиудад үнэхээр яг ийм зөв мэдээлэл өгөхгүй байна. Түрүү нэг одоо оюутан асуусан байгаа манай багш нар бол одоо хэлж өгдөг гэсэн тэд нар ихэнх нь өөрснөө ч сайн ойлгоогүй явж байгаа улсууд байхгүй юу? Тэднэрт бол зөвхөн үгс харийн цалингил авах тэгээд тэр ипотекийн зээлийг төлөх
Тэр нь сонирн байгаа болохоос тэрний үнэн юм ярьж байгаа, худлаа юм ярьж байгаа нь тэр чинь 2 3 дугаар зэргийн асуудал байхгүй да. Тийм учраас бол би дахиад хэлэхэд ер нь economics гэж энэ бол одоо шинжлэх ухаан гэж би хаалтан дотор хэлж байна. Энэ шинжлэх ухаан огт биш нэгдүгээр. Хоёрдугаар бол энэ чинь хүн төрөлхтнийг бүр өөрийг нь бол ийм хурд руу авчирсан энэ эдийн засгийн онол гэж байх та энэ чинь усуудын зориудын бас ажиллагаа байхгүй. Энэ чинь залилангийн ажиллагаа. Тэгж хэлжиж улс орнуудыг одоо энэ даяарчил бусад бол энэ эдийн засгийн economics энэ либералжуулалт гэдгээр бол улс орнуудын үе талхыг нээж ээжлээд тэндээс бүх баялагийг нь бол одоо энэ хитгэн нэр бүхий хитгэн улс орнууд руу одоо бүх урсгах ийм бодлого шүү дээ. Тэрнийхээ ч хүчинд бол өнөөдрийн байдлаар ийм баян тансаг мэт одоохонд харагдаад байгаа байхгүй. Хэрвээ энэ байдал ингээд зогсчдөг юм бол нөгөө тэр пирамид нурдаг юм бол тэр ердөөсөө маш богинохон хугацаанд тэнд байдал бүр эрс өрөө болно гэдэг нь бол тодорхой байхгүй. Оросд бол Путин одоо Оросын олигархууд үндсэндээ нэг 500 тэрбум орчим доллартай тэнцэх хэмжээний мөнгийг бүр Ельцины үеэс Оросын бол зөв толгойдоос гэсэн энэ задралын хувьчлаа сулгаалсан асар их мөнгийг бол тийшээ гаргацсан. Барууны эдийн засгийн нэг хэсэг болгоо тэр мөнгөөрөө эргэлдэж байгаа байхгүй да. Тэр зөвхөн дансны бичлэгтүүд болсон. Тийм учраас энэ мөнгийг одоо Путин оруулж ир гэдэг ийм шаардлага тодорхой одоо хугацаатай шаардлага тавьсан шүү дээ. Тэрэн дотроос ямар нэгэн бол дөрвтэй ямар өөрчлөлт гараагүй байхгүй энэс. Боломжгүй. Ер нь бол ихэнх бол би зүгээр судлаачийн миний өөрийн санал тэр хэзээ ч эргэж ирэхгүй мөнгө байхгүй. За ингэж асуусан байна. Жижиг бизнес дунд болж өргөжих гэхээр гадны хөрөнгө оруулагчдын тавьдаг шаардлагад тэр компаниг офшор бүсэд бүртгэлтэй байх ёстой гэдэг гэх юм аа. Бас олон улсын хөрөнгийн биржээр IPO хийж байгаа компаниг мөн л офшорт бүртгүүлэх шаардлага тавьдаг гэх юм. Ийм асуудал байдгүй учир шалтгааныг тайлбарлаж өгөөч. Тийм, ер нь бол ийм байгаа шүү дээ. Ямар нэгэн улсад бол орж ирж өөрийнх нь ялангуяа тэр ард түмний амьдралын хамгийн гол бол амин сүнс болох мөнгө санхүүгийн систем гэдэг чинь заавал мөнгөнийхэн одоо шунал гэдэг утгаар би хэлэхгүй нэг хүмүүсийн мөнгө гэдэг бол хүн бүхний хичээл зүтгэд хөдөлмөр зүтгэдийн эцсийн үр дүн илэрхийлж байгаа энэ имийг л өөртөө ашигтай байдлаар бол шилжүүлдэг байна л да. Тэхийн тулд чинь эхлээд тэр улсыг бол тэр улсын өөрийнх нь үндэсний мөнгөнд тэмдэгтийг доллартай маш хүчтэй уйчиж байгаа. Тэгэд тэр эдийн засгийн бүх харилцааг бол доллараар баримжаалт хийдэг болгочихж байгаа байхгүй юу? Доллараар баримжиж одоо бол манайд энэ байрны үн одоо бүх дандаа машины үн ерөн зүгээр үл хөрөнгийн үн томхон бол 8 хэлцлүүд чинь бүгдээрээ доллараар баримжаатай явж байгаа шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол одоо төв банкны бол систем ингээд байгуулагдсны дараа болохтой зэрэг гадаадын нөгөө монетарист үзэл санааг ингээд манай эрх хэрэгчид ингээд явуулаад тахтай зэрэг чинь Монголын аж ахуй нэгжүүдэд хямд урт хугацаатай зээл олдохоо болчихж байгаа байхгүй юу. Тэгвэл зэрэг бол томхон компани нь гадаадд гараад ингээд гадаадаас хямд их өсвөртэй урт хугацаатай юм зээл авах ингээд ирээд очихтой зэрэг тэд нар болохтой зэрэг чинь Монголын одоо энэ компанийг өөрийнх нь эрх зүйн тэр орчинд орж иргэсэн ийм шаардлага тавьдаг. Одоо юу гэдгийг бид нар танарт мөнгө зээлэх гэж байгаа бол та нар манайх бол одоо манай энэ бол эрх зүйн орчинд орж ирээ гэсэн энэ шаардлага тавьдаг. Энэ эрх зүйн шаардлага тавина гэдэг бол энүүгээр нь эргүүдэд нэгдүгürt бол Монголын капиталыг гадагш нь зөөж байгааг нэг том үе таалгач энэ байж байгаа. А хоёрдугаар болоход зэрэг энэ компаниг бол явандаа бол өөрийн болох ихнийхээ алхмыг хийчихэж байгаа байхгүй юу? Яг л тэр өөрийнх нь тэр өмчч нь болоход Монголын одоо чинь баялагаас гараад явчих нь шүү дээ тэр мөнгө. Монголд үйл ажиллагаа явуулдаг байх нь хамаагүй. Тэр бол гадна талын бол одоо чинь одоо Британи, Америкийн бол энэ хууль зүйн орчинд бол багтцсан тэдний бол хамгаалтанд ор байж байгаа өмчлөж байгаа байхгүй. Тэдний эзэмшилд байгаа гэсэн байхгүй. Тэдний удахгүй тэдний өмчлөл рүү шилжих гэдэг юм. Тэр нь байхгүй. Ийм учраас бол тэднийг заавал бол офшор бус гаргаж офшор бус эсвэл манай хуулийн орчинд орж ирэх гэдэг чинь ердөөсөө Монголоос капитал гадагш нь гаргаж байгаа хамгийн гол үе таалгуудын нэг байхгүй. Монголын одоо Energy Resource MMC компани тийм юм байлээ. Cayman. Тийм, тийм Cayman-ы орлоо. 5 сард гараад тэгээ 10 сард Хонконгийн хөрөнгөний биржид бүртгүүлсэн IPO гаргахын тулд. Тийм IPO үндсэн гаргаж шаарддаг. Тэгээ 5 толгойг нөгөө MMC аавна гэхэд офшорт байдаг компани гэдэг хүмүүс эсэргүүцээд байх шиг. Тийм офшорт байгаа гэдэг чинь ер нь бол Монголын хууль зүйн үйлчлэлийн орчноос гарцсан компани гэсэн үг байхгүй юу? Монгол бол яаж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тэрэн дээр Монгол улс яаж чадахгүй тэрийг яг л тэдний эзэмшил
Гэхдээ тэр компани яг албан ёсоор бол манайд энд байрлаад энд үйл ажиллагаа явуулдаг байх нь хамаагүй байхгүй. Тэр компани эзэд нь тэр компанийн одоо бүх өмчлөлт нь гадаадын улсын хууль зүйн эрх зүйн орчинд орсон гэдгийг л ойлгох хэрэгтэй. Асуулт 6. Тэр оюутлага бас яг тийм хэлбэрээр орч одоо бидэд ашиг Тийм шүү дээ. Хөшиг байхгүй. Угаасаа тэд нар бол бид нарыг өөртөө адилхан хүн гэж боддоггүй байхгүй. Асуулт 6. Офшорын мөнгийг Монголд авчрах хуулийн хүрээнд тэдний гин буруутаг тогтоох ямар боломж байна вэ ер нь? За авчирч болохгүй гэсэн тийм ээ. Тий. Тэгэхээр одоо Яагаад гэхдээ зэрэг чинь ер нь бол бид нар манай одоо ингэ ардчлагч нар гинэн улсууд ярихтаа чи Монгол улс бол сүүлийн 300 жил олоог эрхчлөөгөө олсон одоо гэж бол бид нар их ярьдаг ба шүү дээ. Огт тийм биш байхгүй. Хэрвээ Монгол улсыг өнөөдөр одоо тусгаар тогтносон ус муу юм уу гэдэг ингээд үзэхдээ зэрэг чинь манай мэдээллийн орчинд явагдаж байгаа бүх юм бол гадаадын ямар ч мэдээлэл бол бүрэн нээлттэй байгааз. Ямар ч одоо чинь тий юу ч манай одоо телевиз, радио тэгээд сонин бүх юмнууд нь ихэнх нь дандаа гадаадын контентууд байгааг та нар ажиглаж байгаа. Гэхдээ зэрэг чинь энэгээр бол бид нар мэдээллийн ямар тусгаар тогтнол байхгүй. А хоёрдугаарт манайх одоо соёлын тусгаар тогтнолын хувьд арай да. Өнөөдөр бол одоо манай залуучууд юунд бол одоо ингээд шүтээд юу хэнийг дуурайгаад байгааг ингээд харддаг юм болоод манад ямар нэгэн соёлын болоо тусгаар тогтнол бас байхгүй гэж хэлж болж байгаа. Яг бол тэнд гарч байгаа бүх ихэнх одоо энэ нэвтрүүлгүүдийн одоо тэр хэлбэр зохион байгуулалт бусад бол бүх юмыг чинь дандаа гаднаас хуулсан тийм байж байгаа. Хоёрдугаарт бол ер нь бол манай одоо энэ FM радио станц энэ төр чинь дандаа гадаадын дуунууд маш их юмсан. Тэд нар мэдээж байж болно. Гэхдээ би эдгээр бол хитрхи бүр дэндүү төрцөн байгааг л их үеэлсэн байж байгаа. А хоёр бас ингээд түрүү бол ярихад манай ердөөс банк санхүүгийн хувьд Монгол улс тусгаар тогтнолтой юм угээд асуудал тавигдсан зэрэг түрүү ярьсан. Биднэрт бол одоо бусад одоо боловсролын тусгаар тогтнол байна вэ гэхэд боловсролын тусгаар бүрэн байхгүй болсон бол мэдж байгаа. 10 жил дунд бүх юмыг бол хөтөлбөр одоо энэ төслийн нэрээр бүгднийг нураагаад самраад одоогийн манад одоо төлбөр нэгсээд байгаа боловч чанар нь бол уруудаад байдаг. Яг юм уруу хамааралтай болгоцсон боловсролыг. Өнөөдрийн бол хүүхэд залуучууд оюутнууд гэдэг чинь Монголын маргаашин ард түмэн гэдгийг тэд нар мэдхийн чадвар мэдж байгаа байхгүй юу. А тэгэд ер нь бол энэтэй холбогдуулаад ингээд ярихад тэд нар бол хүн төрөлхтний ихэнхийг бол яг чухам яг миний энэ яриад байгаа гол юмнуудыг хэлж өгдөг юм л да. Зөвхөн өөртөө яаж ажиллах уу гэдэг энэ системд яаж үйлчлэх үү гэдгийг зааж өгдөг байхгүй юу. Тэгээс тэнд эрдэм зааж эрдэм мэдлэг өрдөөсөө зааж өгдөг. Би ер нь тэгээд энэтэй холбогдуулаад хэлэхэд манайхан хэрвээ гадаадд сурах гэж байгаа улс бол зөвхөн техникийн мэдлэгийг л техникийн боловсролоор сурах хэрэгтэй гэж би боддог. А тэднэрт бол техник, технологи тэнд авах юм би мэдээж бол зөвхөн тэрэндэн сурна. А тэгэхээс бол одоо эдийн засаг, янз бүрийн бизнес, нийгмийн ухааны талаар бол тэнд ердөөсөө шаардлага байхгүй. Даашаа энэ бол хортой. Манайд бол алстай энэ уршигтай байхгүй. за тэгвэл офшортой тэмцээд болдгоо юм байжээ. Дарма мөнгө сайхан гам болдноор ингэж асуусан. Манайд бий болсон улсын өмч байдлыг хулгайж өөрчлөсөн асуудлуудтай бид ер нь яаж тэмцэх нь үр дүнтэй вэ? Гэхдээ бид бол энийг ингээд тэмцэхийн тулд чинь ер нь бол тэмцэнэ гэдгийг бол тэртээ дэргүү дулаан бодын долчин чугунц мэдж байгаа. Тэмцэх ёстой гэдгийг. А яг ийм байдалд ямар арга замаар орсон байна гэдгийг бид судлаж ойлгож энэ бүгдийг бол зөвхөн нэг асуудал биш. Олон асуудлуудыг бол ингээд нэг хоёрхан асуудлуудыг энэ тэндээс нь ингээд аваад тэмцэхтэй зэрэг чинь энэ ямар нэг үр дүн төрдгөө тэрнэртээ бид нар системтэй тэмцэжлэхийн тулд энийг судлах хэрэгтэй. Намайг бол зарим улсууд ингээд улс төр судлаач гэж бодоод байдаг л да. Мэдээж би судалдаг. Нүглэхдээ бид нар улсуудаас асуумаар байгаа байхгүй. Монгол улсын эдийн засаг одоо банк санхүү цаашлбал бол улс төрийг нь удирдах явж байгаа улсууд яхаараа бол ямар ч сургууль зориулсан сураагүй энийг судлаагүй улсууд байдаг юм бэ. Та нар хэрвээ одоо зүгээр бол би жавсаа зүгээр нэг тийм өөрийнхөө хувийн машиныг унахын тулд заавал тодорхой сургалтанд суугаад шалгуулад тэнцэж үйжээс сая ирэх авдаг шүү дээ. А тэгэхэд Монгол гэдэг энэ улсыг төсөөлөд үзтээ энэ олон одоо 3 сая бол хүнийг суулгацсан энэ машиныг жолоодж байгаа улсууд яхаараа судалдаггүй, шалгалт өгдөггүй, тэнцээгүй ээжж ямар нэгэн тийм шалгалт шүүлэхгүйгээр улсыг одоо удирдах байгаа нэрээр ингээд 27 жил самарчаад байна гэдгийг л асуух хэрэгтэй байхгүй юу улсуудаас.
9 ингэж асуусан байна. Та сэтгүүлч төгсөн ярилцлаганда төрийн өмч гэж байх ёсгүй гэж ярьсан. Яагаад байх ёсгүй талаар тайлбарлаж өгнө үү? Офшорын асуудал үүнтэй холбогдох уу? Тэгээ юу л дээ. Ер нь бол төр гэдэг чинь 1990 оноос өмнө бол манайд ердөөс улсын өмч, амны өмч гэж байсан. Улсын өмч гэдэг бол улсын өмч гэж байсан. Улсын өмч гэдэг бол ард түмний, нийт ард түмний өмч байсан. Ер нь төр чинь өөрөө бол одоо материалын бодит баялагийг өөрөө үйлдвэрлэдэггүй, бий болгодоггүй. Монголын одоо ард түмний энэ бүх урд нь байсан өмч баялагын өмчлөх субъект нь Монголын ард түмэн, нийт ард түмэн байсан. Тэр субъектийн бодо төлөөлөгч нь төр байсан байхгүй дээ. Төлөөлөгч. Тэр бол ард түмнээс авсан энэ бүрэн эрхийн хугацаанд, хуулийн хүрээнд тодорхой зах одоо хугацааны зах хязгаар дотор энийг ард түмний бол тэр даалгасан тэр даалгаврын дагуу удирдах зохицуулж хяналт тавих үүрэгтэй байхгүй. Тийм учраас төр өөрөө өмчгүй. Би дахиад хэлэхэд төр чинь өөрөө бол энийг бүтээдгүү, энэний бол хуулийн зүгээс энэний өмчлөх чинь субъект биш учраас төр ерөөсөө өмч байх ямар ч учиргүй. Энийг хамгийн гол манай улсын өмч байна. Улс гэдэг бол бүх нийтийн хамтын өмч байгаа. Мэдээж хүмүүс тэрэн дотор амны өмч гэж байгаа. Надад миний орон сууц байсан тэр үед бол тийм үү, зарим нэгэн улсууд бол одоо автомашин, одоо хашаа байшин бүх юмд амны өмч байхгүй. Хувийн өмч гэдэг бол өөрийнх нь энэ амны хэрэгцээнээс давсан. Заавал бол бусдыг бол одоо тэрэн дээр ажилуулж, бусдын болоод хөдөлмөр баялагийг ямар нэгэн байдлаар шулахад тэрнээс өсөж явах ийм өмчийг л хувийн өмч гэдэг юм шүү дээ. Гол нь. Тэгэхээс бол одоо чинь зарим одоо улсууд ингэж ярьдаг амны өмчийг чинь хувийн өмч болгож ингэж хооронд нь зориуд хутгадаг. Өнөөдөр бол хүн гадуур унаад явж байгаа нэг машин нь болохоор тэр хүний амных нь өмч байхгүй. Тэр хүний өөрийнх нь хэрэгцээнд байдаг. Хувийн өмч гэдэг бол бусдыг ажилуулдаг. Зөвхөн өөрийнх нь одоо чинь үр хүүхэд хамаатан садан бусад улсуудаас ажилуулахгүйгээр бусад өөр улсуудыг ажилдаг. Тэр улсуудын тэр хөдөлмөрийг нь худалдаж авдаг өмчийг тэгээд тэр хүмүүсийн ажилласан бүтээ бий болгосон юмны өчүүхэн багасгийг тэр улсуудад цадин өгөөд ихэнх нь өөртөө завшдаг. Энэ бол өмчийн хэлбэрийг л хувийн өмч гэдэг байна. Тийм ч учраас бид нар хувийн өмчтэй яг энэ үднээс нь бусдын мүжлэгдээр болоод тогтсон энэ үднээс л эднэртээ тэмцэж ирсэн юм байхгүй юу. Тэгэхээс бол одоо юу гэдгийг ер нь бол одоо юу гэдэг энийг одоо зарим нь хэлэхэд багтаа эн чинь Маркс ингэж үгүй дээ. Энэ бол хүн төрөлхтний түүхэд бол урд нь ч байсан одоо Марксийн үед ч байсан, дараа нь ч байсан, одоо ирээдүйд ч яг ийм л болно. Зөвхөн болоод хүн төрөлхтөн тэрэн дотор бол Монголын ард түмэн юунд хүрч яаж одоо чинь байж ойлгохыг би үнэхээр тэр таашгүй. Тэгэхээр таны хэлснээр юм байна шүү дээ. Төрийн өмч гэж хэрвээ байх юм бол тэр төр дээр байгаа хэдэн хүмүүсийн хувийн болчих гээд байна уу? Тэгэлгүй яг тэр улсууд чинь зөвхөн хүмүүсийн одоо хүмүүсийн саналаар тодорхой хугацаанд орж ирдэг. Тэгээд тэр баялагийг бий болгоогүй улсуудын өмч болчих гээд байна шүү дээ. Тийм байна. Захиран зарцуулалттай зарах одоо. Тийм болчиход байгаа байхгүй. Тэрийг бол тэгээд ялангуяа ингэсэн байж байгаа. Ер нь бол төрийн өмч гэдэг ойлголт чинь хийж байгаа гэсэн 90-ад оны бол их ялангуяа 92 3 оны үдээс маш хүчтэй яригдж ирсэн төрийн өмчийн хороо. Гэхдээ зэрэг чинь Монгол улсын Монголын ард түмэн нийт ард түмний улсын өмчийг хулгайлахын тулд ихлээр тэр чинь нэрийг солилцож байгаа байхгүй юу? Төрийн өмч болгочихж байгаа. Тэгээд төрийн өмчийг харж байна энэ муухай улсууд эдгээр бол төр бол дандаа бол одоо муу менежерүүд үүдэг. Тийм учраас хувьд өгөх хэрэгтэйгээд тэгээд үндсэндээ гадаадынхны дэмжлэгтэйгээр ингээд худалдаад хулгайлцсан. Ер нь бусад орнуудад хувьчлалыг хулгайчлал гэж ярьдаг шүү дээ. Тэр бол гарцаа бий болонтой санал нийлж. Тийм. Өөрсдөө хувьчлал гэдэг үг чинь ч гэсэн их сонин тийм ээ. Тэгээ хувьчлал гэдэг үг чинь бол цэвэр зохиомжтой үг байгаа шүү дээ. Тийм байна. Ажилчлал, одоо юу гэдгийг ямар нэгэн үлдэн чилэл гэдэг нэмэл ардчлал гэдэг чинь бүгдээрээ зохиомжтой санаанд багхгүй. Яг ардчлалыг хэрвээ одоо удамжинд гараад ингээд хүмүүс асуудын 100 хүмүүс асуудал магадгүй тэрний бол 100 өөрөөр ойлгож явж байгаа. Одоо хувьчлал гэдэг үг чинь өөр ямар ч юмд хэрэглэгдэж болохгүй үг байна шүү дээ. Тэгэлгүй яах юм бэ? Зөвхөн тийм л ганцхан пункттэй. За дараагийн асуулт Дамбын Жинжиргал ингэж асуусан байна. Гадны ямар улс байгууллага бидэнд туслах бол гаднаас тусламж авалгүй бид улс орноо офшорчд, хулгайчдаас, луурчдаас салгаж хөл дээр нь босгож чадах болов уу? Тэгэхээр энэтэй бол яг ер нь бол улс орны нэг манайхан бол мэдээ тусгаар би бол тусгаар тогтнолын төлөө байна. Нүглэгдээ тусгаар тогтнолыг бид нэр энэ олон тусгаар тогтнолуудын би олон хэлбэрүүд байдаг гэж ярьдаа шүү дээ. 5 6 бол хэлбэрийн тусгаар тогтнол. Тэдний бол хамгийн гол бид нар тусгаар тогтнол бол бид нар өнөөдөр бид нар ямар нэгэн зэвсэг хийж чадахгүй өөртөө. Бусад улс орнууд яахад одоо ингэ зэвсгээ ялангуяа Америкийн нэгдсэн улсуудад дэлхийн бусад бүх улсуудыг нийлүүлснээс илүү хэмжээний одоо мөнгийг жил бүхэн өөртөө зарцуулдаг шүү дээ. Тэгсэн мөртөө тэд нар асар хэмжээний өртөг дэлхийн бүх хүмүүс мэдж байгаа.
тэр мөнгийг зүгээр л одоо оргуу хоосноос мөнгө хэвлээд бий болгочихж байгаа байхгүй. Тэгээд одоо чинь Америкийн цэргүүдийг болохтой зэрэг чинь хятад хийсэн хувцсаар бол одоо бүгдийг хангачиж जैन тийм үү? Одоо юу гэдэг зэвсгийг нь бол нэг өөртөө зарим нэгийг нь идэг. Ихэнх ус ер нь тэгээд энэ бүх мөнгөөрөө бол дэлхийн бусад улсуудаас минь худалдаж аваад өөрийнхөө армийг одоо хангаад тэр армиуд нь эргээд энэ улсуудыг хүлцэнгүй барьж байгаа байхгүй. Ийм л ер нь энийг бол бид нар энэ дэлхий манай энэ бол дэлхийн нэртэй энэ гариг бол одоо ямар нөхцөл байдал ямар зарчимд бол баригдчихэд хүлэгдчихэд баглагдчихэд байгааг бид нар ойлгож ухаарах хэрэгтэй байхгүй. Гаднаас тусламж авдаггүй улс орноо. Ер нь бол ийм шүү дээ. Гаднаас тусламж авна гэдэг бол бид нартай яг адилхан тийм нөхцөл байдал байж байгаа. Энэ бол улс орнуудтай энэ ард түмнүүдийг бид нар хамт энэ тэмцлийг нэгдэх хэрэгтэй. Тэгжил ээжл Монгол улс гарна. Тэгээс би дахиад хэлэхэд өнөөдрийн энэ ардсан дэглэмтэй ийм эдийн засгийн харилцаа нь бол капиталист ийм болов тогтолцоонд энэс гарах ямар ч арга байхгүй. Гэхдээ бид нар бол энийг гаргахын тулд өөрөөсөө шалтгаан өгөхийг хийх хэрэгтэй. Ягаад бол манай улс үндэстэнд биднэрт өөрсөнд манай өр хүүхдэд хойч ирээдүй байхгүй гэсэн үг байхгүй. Хэрвээ энэ байдлаараа цааш байвал энэ бол Монголын өнөөдрийн болов Монгол одоо ингээд тогтцсон байж байгаа энэ дэглэм бол мэдээж энэ одоо энэ дэглэмийн энэ тогтолцооны энэ харилцааны үед бол нэг хэсэг мөнгөтэй болсон улсууд байж байгаа. Улсын өмчийг бол одоо байсан өмчийг бол ховчлаад авсан энэ бол олигархууд бол байж байгаа. Мөн бол Монголын ард түмнээс маш их хэмжээний мөнгийг бол гадагш дотогш нь хулгайлаад зовчулсан юм мөнгнүүд байж байгаа. Эднэр л яг энэ тогтолцоог хадгалж үлдэхийн тулд тэмцээд байгаа байхгүй да гол нь. Эднэр чинь яг бол ардчлалтай нэг чөлөөт эрхчлөлтөй байхтай биш байхгүй. Хамгийн гол нь тэр өмчгийг тэр хулгайлцсан өмчөө бол барьж үлдэхийн төлөө тэмцэл байхгүй. Тийм учраас л одоо өмчийг хувьчилж авлаа. Коммунистууд гэж яриад байгаа. Эднэр бол ердөөсөө нэг бол усан тэнгүүд, нэг бол урагш нар л байгаа байхгүй. Өөр хүн байхгүй. Би бол тэгж л харж байна. Эрдэнэтбаатар ингэж асуужээ. Та санхүүч эдийн засагч хүн. Өнөөгийн эдийн засаг мөнгө санхүү офшорын асуудлаар ном судалгааны бүтээл бичиж байгаа юу? Хизээ хэвлүүлэх вэ бичиж байгаа бол. Үгүй юм л дээ. Тэгэхээр би бол одоогоор бол яг бичиж байгаа бол юм алга байна. Гэхдээ ер нь бол би цаашдаа бичих санаа байна. Гэхдээ би хизээ гэж амлчихныг төрөл мэдэхгүй. Хоёрдугаарт бол хүмүүс илүү ном гэхээсээ илүү урд нь бол миний өөрийн одоо вебсайтн дээр байж байгаа юмнуудыг унших хэрэгтэй. Урд нь гаргасан миний 10-аад бол орчуулгын ном байж байгаа. Энийг бүгднгийн сайн уншиж, дахин уншиж, ойлгож унших хэрэгтэй. Хүмүүстэй ингээд ярихтай зэрэг уншсан гэдэг ойлгосон. Тэднэрт ямар нэгэн ойлгосон тийм сэтгэл лав надад төрдөг. Тэд нэг бол одоо дутуу уншсан байна, нэг бол ердөөсөө уншаагүй байна гэсэн ийм л сэтгэл лав маань хоцорддог л доо надад. Сая 3 дугаар сарын 31-нд офшор эсрэг чагсаалт Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Тэгээ тэрийг одоо Монголын ард түмэн бол их ихтгэл найдвар өгөөд их дэмжсэн. Тэндээс их юм гордож байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна? Тэгэхээр ер нь бол Монголын ард түмэн өөрийнхөө одоо улс үндэстний ашиг сонирхлын төлөө ингэж нэгдэж тэмцэж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг. Ер нь зүгээр тэр би тэрийг бол ямар нэгэн байдлаар одоо сулруулах тийм бол бодол надад алга байна. Тэгсэн. Хүмүүс бас зарим хүмүүс тэгж бодож магадгүй. Учираас би зориуд ингэж хэлэхээр бид тэмцэх хэрэгтэй. Бид тэмцэхдээ бол энэ юмаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Судалсан ямар арга замаар тэмцэх ёстойгоо бол зорилгоо төв тодорхойлсон арга замуудаа зөв тодорхойлсон байх хэрэгтэй. Тэгэхээс бол офшорын тухай бол одоо нэг тийм халт юм сонсчоод тэгээд бол одоо ингээд өнөөгийн байж байгаа энэ бол Монгол орны нөхцөл байдал тэр хүнд хэцүү байж байгаа хүмүүс бүгдээрээ ойлгож байгаа. Энийг нь дөрөөлөөд одоо юу гэдэг пиардах гэж ийм зорилгоор одоо ийм ажиллагаа хийгээд яж болохгүй л гэж хэлэхээр өнөөдөр би бол ардын нам хоёлаа надад ялгаа алга. Хэрвээ зөв юм хийдэг юм бол алийг нь ч дэмжих бэлэн байна. Гагцхүү бол манай улсууд нөгөө офшорын би түрүү ярьсан байгаа офшорынхны ийм өдөө хатгалт байна шүү дээ. Зарим улсуудын нэрийг оруулаад тэгэд нийгмийг зордно хаглан хуваах хооронд нь бол үл эвдрэх энэ бүлгэлүүд болж гуйна гэдэг бол манай улсын нөгөө нийт ард түмний манай үндэсний тэр чөлөөлөх тэр хөдөлгөөний энэ цаашдын ирээдүйд маш хорхогтой. Нэгэнт хүмүүс бол одоо тэгэд хилцсэн бол ихэнх хүмүүс тэрнээсээ ухардаг байхгүй юу? Буруу байсан ч гэсэн буруугаараа одоо зүтгээ дуустдаг. Ийм энэ талаас нь хардсан бол маш их хорхогтой юм ажиллагаа гэж бодож байна. Тийм учраас дахиад хэлэхэд
Тэр дотор бол одоо ингээд харж байхад яг зарим нэгэн улсууд таньдаг улсууд харагдчихлаа. Тэр чинь 1990 оноос хойш ардчсан хувьсгал гэдэг энэ хувьсгалаас хойш явуулсан бүх юмны үр дүн өнөөдрийн энэ байдалд хүрэхчээд байгаагаа одоо хүртэл ухаарц ихээргүй явж байна гэдэг энэ байдлыг харахад үнэхээр харамсмаар халгалмаар байгаа байхгүй юу. Тэгээд өөр гаднаас өгсөн энэ өдөн хатгалтаар манайгийн одоогийн бол байж байгаа энэ юм бүр хэцүү байдал руу оруулах гээд байгаа. Энэ бол бүр тогтворгүй болгож Монголын одоо ард түмнийг олон хэсэг болгож хувааж улс орноо бол өөрснөө ямар нэгэн тийм тодорхой зорилго төлөвлөгөө байхгүй хэрнээ ингэж явж байгаа нь бол үнэхээр бас учир дутагдaltaй байна л да. Атоцын ч өөрийнхөө байр суурийг хамгаалаад офшорчд хүртэл бүр илүү өөр байдалд очих нь ш. Ингээд тулах нь байна тийм үү? Тэгнь. Тийм учраас ер нь бол офшорд байгаа улсууд бол мэдээж хэлсэн энэ улсууд бол гадныхан тэр гаргасан хулгай хийсэн мөнгөөр аль хэдийн барьцаалагдсан улсаа гэдгийг бид нар хатаа ойлгох хэрэгтэй. Тэр улсууд чинь нэгдүгürt бол мөнгөөр нь барьцаалсан байгаа. Хоёрдугаар тэр худалдаа хийсэн тэр мөнгийг зурчулсан имийг бол тэд нар маш сайн мэдж байгаа учраас тэрүүгээр нь тэр улсуудыг бүрэн барьцаанд оруулсан байгаа. Тэгээд тэр улсаар дамжуулаад Монголын төрийн одоо энэ шийдвэр манай улсын дотор талын хууль тогтоомжийн одоо энэ батлах энэ процессд бол маш их хүчтэй гадны нөлөө тэрүүгээр дамжиж орж ирдэг баг. Тийм учраас бол хэрвээ гадны талд бол ямар нэгэн ийм одоо асуудалд орсон офшортой холбогдсон энэ бол олигархуудыг Монголын төрөөс нэгдүгürt бол холдуулах, зайлуулах хэрэгтэй байхгүй эднэрт. Тийм тэгжээж л бол манайхны бол одоо энэ тэмцэл бол зайлуулахдаа жишээлбэл одоо ингээд саяын ийм аргаар хэцүү би дахиад хэлэхэд ер нь бол бид нар зайлуулна гэдэг чинь нөө маргааш хийчихэж байгаа тийм асуудал биш л дээ. Энэ бол бидний бас нэг тавих олон зорилгоуд одоо тийм зорилготой хүрэх олон зорилтуудын нэг нь л багхгүй да. Нэг нь байж байгаа. Тийм учраас энэ улсууд өөрсдөө нэгдүгürt бис энэ улсууд ямар нэгэн нөхцөл байдлаа судлааж ойлгоогүй байна. Өнөөгийн бол одоо чинь банк санхүү, эдийн засаг, улс төрийн одоо энэ яг бодит бол бодлогыг бол ердөөсөө судлаагүй байж байна. Энэ улсууд тэгэд тэд нар чинь өөрснөө бол эндээс ямар нэгэн арга замаар зурчулсан мөнгөөрөө барьцаалагдсан байж байгаа. Энэ улсууд бол биднийг ямар сайн сайхан юмд хүрэхгүй гэдгийг би дахин хэлэх байна л да. Ер нь бол эргээд тэнд дэмжиж очисон хүмүүс бол бүгд ингэж бодсон бид нар тэр бид нар ингэ шаардсан бол тэр мөнгийг буцаага өгчих юм байна. Тийм учраас би дахиад хэлье. Манайд бол 27 жил энэ явж ирсэн энэ мэдээллийн орчин энэ бол бүрэн одоо гадны бүрэн хараад. Ердөөсөө гадны одоо энэ суртал ухуулгын тарих угаалгын бол бүрэн цагаан хоолойд болоод хувирцсан байна. Нэгдүгээр. Хоёрдугаар манай бүх энэ дээд сургуулиудын ялангуяа бол эдийн засгийн талын сургуулиудын улс төрийн нийгмийн талын сургуулиудын чинь бүгдээрээ бүрэн гадны мэдлэлд ороод 27 жил болсон учраас манай улсууд маш их юм олон юм мэдэхгүй байгаа байхгүй бодтой юм. Тэдний хүмүүсийн толгой дотор хүн өөрийнхөө толгой дотор зурцсан нэг тийм үлгэр дотор л амьдраад байгаа байхгүй. Тийм учраас бол бид нар одоо энийг ингээд дүгнэж хэлдэм бол тэр бодит байдлыг мэдэхгүй байж байгаа улсуудын ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэдэг байгаа. Тэгэхээр бол би дахиад хэлэхэд ер нь энэ улсуудад эцсийн бүлэгт нь бол ер нь эцсийн үр дүн хамаагүй юм шиг харагдаад байна л да. Над би бол тэгэж ойлгож байна хувийнхоо. Актив мэдээ тэмцэх нь зөв энэ гарт. Гагцуу тэмцэхдээ бол хиний төлөө яах гэж юуны төлөө тэмцэж байгаа юм бэлээ гэдэг тодорхой зорилгоо тавиад зорилтуудаа тодорхойлоод арга замаа тодорхойлж ингэж л бид нар тэмцэх хэрэгтэй. Ер нь ч тэгээд тэмцэл гэдэг бол бидний өнөөгийн бидний амьдрал мөн Монгол улс үндэстний ирээдүйн хувь зай бидний хоорч үрсийн одоо ирээдүйн амьдрал хувь зайны асуудал учраас энэ заавал бол тэмцэх ёстой. Энэ дэр би дахиад хэлэхэд юмаа бид нар бол ухаарч мэдж зорилгоо зөв тодорхойлж бид нартай ижил төстэй байж байгаа энэ ард түмнүүдтэй бид нар хүчийг нэгтгэж ингэж л тэмцэх ёстой. Хариуцлагатай тэмцэхгүй. Хариуцлагатай тэмцэх гэсэн. Эцсийн дүнд бол ерөөс ард түмэндээ мэдээлэл хангалттай өөрчлөлтийг жоохон мэдлэгийг нэмэх хэрэгтэй. Тий. Тэгжээж энэ тэмцэл үр дүнд хүрэх боломжтой болох нь шүү. Тий. Тийм ч учраас та нарт эргээд ингэ сануулхад 1990-ад оны ихэд хамгийн анхны гадаадын одоо зэт тусламжтаар манайд хэрэгжсэн төсөл бол Данидагийн хэвлэлийн хүрээлэн гэж байгуулагдсан шүү дээ. Тэр хэвлэлийн хүрээлэнгээр тэрүүгээр дамжиж орж ирээд ердөөсө Монголын дотоод мэдээллийн орчин тэд нар өөрийнхөө талд авцсан байхгүй. Тэр цагаас хойш өчнөн олон 27 жил явхад манай улсууд тэдний бүр
одоо энэ суртал ухуулгад нь бүр чанагдаад ингээд тэгээд тэд нар чинь бодит байдлыг ойлгох ихэнх нь чадваргүй болцсон байгаа байхгүй. Тэр л бол маш ноцтой асуудал. Тэгэхээс бол биднэрт энэ байдал энийг засахын тулд юу гэдэг чинь эхлээд бид нар мэдээллийн орчинг бол үндснийхэн өөрийн мэдэлд авах хэрэгтэй. Монгол улсуудын өөрсдийнхэн бол мэдэлд авах хэрэгтэй. Би бол гадны ямар нэгэн юмыг төлөөлж байгаа ш. Би бол монгол хүн, би Монголын одоо ард түмэнтэй Монгол үндэсний хувь заяатай би өөрийнхөө хувь заяаг ойлгодог учраас миний бас энэ хийж байгаа бүхэн миний тэмцлийн хэлбэр л гэж бас ойлгож байна. Тэгээд ер нь Монголын энэ мэдээллийн орон зайг ингээд ажиглаж байхад зарим хүмүүс маань замар би бол тэр улсуудыг ухар мөчөд улсууд гэж хэлэх гэж байна. Ямарваа нэгэн асуудалд хандахдаа энэ нь ардчсан намынх уу, ардын намынх уу гэдэг ганцхан энэ шалгуураар асуудалд маш хандж байгаа нь энэ бол үнэхээр зөөлөн хэлэхэд гинэн цаашлуулж хэлж юм энэ тэнэглэл байна. Тийм учраас Монгол хүн бүхэн энэ хоёр улс төрийн намын аль зөв хийсэн зөв арга хэмжээг нь дэмжих хэрэгтэй. Бусад арга буруу хийж байгаа арга хэмжээг нь бид нар буруушааж энийг эсэргүүцэх ёстой. Тэгэхээс бол асуудлын гол нь бол ерөөсөө ардсан нам, ардын намда байгаа юм биш байх. Мэдээж энэ дотор бол их оронч сайн сайхан одоо бодолтой улсууд байгаа гэж бодож байна би найдаж байна. Тийм учраас асуудалд хандж байгаа энэ өнцгөө эргэж хараач. Энэ асуудалд бид нар ямар одоо бодол сандаар энэ өнөөдрийн бол энэ гүнзгий энэ нүхэнд унчаад байгаа. Бид нар энээс өөр байдлаар сэтгэж үжил өөр илүү гүнзгий өргөн масштабтай сэтгэж үжил энэ нүхнээс гарах боломж бүрдэж байгаа. Тэгэхээс хуучин одоо байсан энэ мэдлэгийнхээ хүрээнд одоо боддсон бол энэс гарах ямар ч нөхцөл байхгүй. Яг энийг чинь олон ард түмэн дээр туршаад бүр юм технологи арга болгоцсон байгаа байхгүй да. Эднэр дээр бидний одоо чинь ямар нүүдэл хийхийг хараад эдгээр бол нөгөө тал маань гэдэг чинь би бол одоо глобалны бол би барууныг хэлж штэ. Бидний ямар нүүдэл хийхэд дараагийн үйл бэлэн байгаа байхгүй. Тийм учраас асуудлаа маш сайн судлах хэрэгтэй бид нар өөрснөө. Тэгжээж бид нар бол биднэртэй адилхан ийм улс орнуудаа, улс гүрнүүдтэй бид нар хамтарч тэмцлийн хамтдаа хийх. Тэгжээж л үр дүн. Тэгэхээс бол монголчуудын одоо тусгаар тогтнолтой улсууд ер нь бол энэ дэлхий дээр нэг юм бомбын орон байдаг ер нь тусгаар тогтнолтой л гэж өөрийгөө зарласан бүх улсууд одоо адилхан эрэхтэй байдаг гэвэл энэ бол том эндүрэл байгаа. Энэ өнөөгийн бол энэ манай дэлхий дээрх одоо энэ улс төр эдийн засаг санхүүгийн энэ бол тогтолцоо бол хэн хүчтэй зөв гэдэг энэ бол зарчим дээр тогтсон гэдгийг ойлгох. Тийм ч учраас Америкийн нэгдсэн улс жил бүхэн бол 670-аас 1 триллион хүртэл бол долларыг зөвхөн одоо яг цэрэг дайныхын энэ зардал зарцуулж байна шүү дээ. Би дахиад хэлэхэд энэ дэлхийн бусад бүх улсуудын жилд батлан хамгаалахтаа зартуулдаг зардлаас илүү мөнгийг Америк айрамдан энэ цэрэг дайныхын ажиллагаанд зарцуулж байна. Энэ юу гэсэн үг вэ гэдгийг та нар сайн эргцүүлээд бодоод үзэх хэрэгтэй байхгүй. Тийм учраас бол өнөөгийн би дахиад хэлэхэд өнөөгийн ардсан дэглэмтэй ийм капиталист бол эдийн засаг санхүүгийн харилцаатай энэ нөхцөлийн хүрээнд бол бид нар эндээс гарах боломж байхгүй. Зарим ингэнэг улсууд яриад байгаа. Ардчлалыг бид нар буруу одоо байгуулсан. Одоо зөв ардчлал бол эдгээр бол эрээ цэрээгүй худлаа бурж байгаа байхгүй. Ардчлал гэдгийг тэд нар зүгээр одоо чинь өөрийнхөө ашиг сонирхлыг хувийнхаа ашиг сонирхол зүтгүүлж байна. Мэдээж зарим улсууд нь бол одоо энэ өнгөрсөн жилийн энэ дампуурлаас бол өчнөө юм одоо завшсан өчнөө юм бол халаассан улсууд бий л дээ. Тэд нар яг тийм юмыг зүтгүүлж байгаа. Тэгэхээр тэд нар бол одоо бүх нийтийн ардчлалын төлөө Монголын ард түмэн бүгдээрээ сайхан амьдрахын төлөө биш. Тэр чинь нөгөө хулгайлсан өмч хөрөнгөөл тэрнтэйгээ зууралдсан л тэрийг хамгаалах гэсэн арга шүү дээ. Тийм ч учраас бол зарим нэгэн улсууд бол нам дамжиж байна. Энэ бүхэн чинь бол цаанаа бүгд учир утгатай. Энийг бол манайхан маш сайн ойлгож байгаа. Ер нь тэгээд бол би хамгийн гол нь энэ тэмцлийн эхний үе шат бол ард түмний сэхэр л ухаарлын шат байх хэрэгтэй гэж би харж байгаа. Тэгээс бол би ямар нэгэн хүнийг ятгах байгаа биш. Зүгээр бодит байдгийг чинь нүдэ нээгээд тий одоо чихээ онгоолгоод сонсоо. Тэгэд хүн бүхэн бол заавал улс үндэснийхэн төлөө Монголын эх оронч гэдэг чинь хүний зөвхөн сэтгэлээр байдгүй. Эх оронд сэтгэл байхаас хамгийн гол эх оронд зүтгэл байдаг. Бодиттой юм хийх хэрэгтэй. Энэ гагцгүй энэ бол бидний нөгөө үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний хамгийн гол амин сүнс л байх хэрэгтэй гэж би харж байна да.